Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт гаранда нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За ингээд оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэн блэ? Намайг Сэнгүүн гэдэг. Би намар сургуульд орно. Би одоо 6 настай. Оо, 6 настай. Намар сургуульд орно. Дараагийн хүүхэд нэр нь хэн блэ? Ганбаяр. Ганбаяр. Хэдэн настай? 5 нас. 5 настай Ганбаяр орж иржээ. Дараагийн хүүхэд 6 нэр нь хэн блэ? Эркин. Эркин. Хэдэн настай вэ? 6 настай. 6 настай. Дараагийн хүүхэд Намайг Дэвэл. Намайг Дэмбэлтагийн Дэвэл гэдэг. Би 6 настай. Би 52 дугаар сургуулийн 1-ийн Б анги сурдаг. Аа, 1-р анги сурагч. Дараагийн хүүхэд Би Зэндэш. Цэндэ юу? Хэдэн настай? 4 настай. 4.5 настай. Дараагийн хүүхэд хэдэн настай? 6 настай. 1-р анги. За ингээд өнөөдөр нэг хөөрхөн амтан зурна. Хэдүүлээ. За. Баламаструудаа нээгээд хүчтэй татчих. Өшөөгчтэй. За. Гараад ирсэн үү? Оо. За. За. Иймэрхүү тал дугуй юу 100 дугуй номон зураас томхон зурх тусмаа хөрхөн шүү. За яв. За энэ толгой нь тэгээ нэгэн мөсөн юм хийчихэд доошлоо хэдүүлээ. Биеийг хийлгүүргээр явах уу, биеийг хийх үү гэж бодоод байна л да. Эндээс нь ингэж угалзруулаад дахир мөрий зураасаар ингээд гаргачих. За таагаарай. Ийм нэг далайн амтан байдгийг. Ямар амтан блэ? 8 алт. 8-ын 2 сэлүүр нь гараад ирлээ. Одоо дохиур гэх юм уу юу гэх юм тийм ээ. Яа эндээс ингэж яваад эндээ ингэж эргээд ингээд ороод ирнэ. Дахид нэг сэлүүр нь ингэж орж ирээд ингэж мушгираад ингээд ийш ороод ирнэ. Тэгсэн эндээс нь бас нэг сэлүүр ингэж орж ирээд ингээд ийш ороод ирнэ. За хэдэн сэлүүр вэ? 8. Дохиур байна. 5 байна. Одоо хэд дутаад байна? 3. Энд нэг нь хийчихнэ. Энд нэг нь хийчих. Энэ хүнд нэг нь хийчихнэ. 3 дутсан гэсэн тийм ээ. 8 байх ёстой шүү дээ. 8-аар жимч. За ингээ 8. Одоо эн чинь 8-ын цулцаг байхгүй юу? Тийм учраас нүдний доод хэсэг нь ийм хийгээд дээшээгээ том өндгөн хэлбэртэй ингэж томор гаргаж ирүүл яах вэ? Нүд нь гараад ирж шүү дээ. За энэ чи бас баясгалантай. Нүдний ийм дотор нь бас нэг 100 дугуй хийгээд бас нэг 100 дугуй дотор нь хийчих. За ер нь хэлбэр нь гараад ирсэн шүү. Хөөхтүүдийнхээ зургийг харнаа. Сайхан да, ястайгаа шүү. За болчихжээ. 7 дохиуртай хийчихсэн биш үү? Үгүй юу? 8 байгаа юу? За нүдэн дотор нь шүү дээ. Цагаан үлдээгээд эн чинь нөгөө нүдний доторх гялааныг гаргаж ирдэг. Ингээ бутчихдээ. Тэглээч нүдний яах вэ? Тодроод гараад ирж байгаа үз. За энэ дотор нарийнхан бас нэг юм тал дугуй хийж. Хөмсөг байж болно. За энэ маань
цоохор байж болно шүү дээ. Ийм жижигхэн дугуй. За энд нэг их сони юм бэ. Энэ нөгөө нэг энэ нүгээрээ амьсгалаад байдаг юм уу? Яадгийг сорддаг юм уу? Нэг ийм нэг юмнууд байгаа шүү. Ингээд жижигхэн дугуй хийгээд голдон цэг хатгаал яваад. Энэ чинь жинхэнэ нөгөө юмыг мэдэрдэг. Ингээд чинь сүртэй болж ирж байгаа юм. Ингээд ирэхлээр могой шиг ирээлжлээд их сүртэй харагдаж шít. Энийг уухгүй ингээ хийчихээр. Энэ их чухал хэсгээ. Аливаа зураг зурхтаа яг тэр амьтных нь онцлог юмыг нь их тодтогч харуулж явах хэрэгтэй. Манайхан чинь 4 5 6 насныхаа орж ирсэн гэхэд ч одоо маш сайхан зурж байна шүү дээ. Зураасаа шулуухан татна. Мастер. Зод ингэ болоо. Ингээл яг уу. Гүйцэд одоо ингэ сайхан хүрээлж гаад бодчих шүү дээ. За тэгээд энэ 8-эл чи бас үг хэлээд байгаа юу? Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энд чинь хүний хүүхэд гэдгийг мэдэхгүй ш. Сайн байцгаана уу хүний зулцгнуудаа гэдэг юм уу. Тэгээд туурч байгаа юм болно ш. Тийм ээ. За энийг сайхан бодож байна. За та нарт ийм өнгө байгаа. Цагаан зингэр. Ногоон байж болно, саарл байж болно, шар болно, ягаанч болно заяа. Өөрсдийнх нь дуртай өнгөөр бодоорой. За багш нь бол яг уу тод ийм өнгө авна. Миний тав. Аа? Миний тав. Өөрөөсөө дурын өнгөө сонгоч. Тэгээ энэ хамгийн тодорхой хэсэг нь бол яг уу энэ нүдийг ингэж яхан тодруулаад ингэж өглөөр наашаага бүлтгээд гараад ирнэ. Тэгээ энэ ногоон өнгөнийхээ эсрэг өнгийг. За одоо бас нэг тодорхой юм бол энэ ам. Та нарт ийм биерэн палмастер байгаа. Нэг нь нарийн палмастер, нэг нь биер. Биерэн палмастраараа ингээд зөөлхөн дараад одоохоно ингэж илэх мэйхтэй зөөлхөн дараа бодоорой. За ингээд 8-aalжаа бодож эхэллээ хэдүүлээ. Тэгээ буданга яадаг үлээ хэдүүлээ. Авиас өвзүүлээ дуулаа цахан. Дуу аялуул 6 ивчдэг шүү дээ. За нүдний дээгүр нэг юм цагаан цай үлдчихэр. Энэ алаглаад их гоё болох юм. Ийм цагаан цай үлдчих. Тэгэл яг бусдыг битүү бодчих нь шүү дээ. Цоохорсон тэр толбоон цагаанаар нь үлдээч. За ингэ бодоод ирэхлээр чил яг нөгөө 8-aalч чи яг аймид юм шиг гараад ирж байгаа юм да. Ингээд. За энэ одоо тэмтрүүл гэдэг нь шүү дээ. Энэ нэг энэ хэсгээ бол бити бод. Тэгэл энэ хэсгийг ингээл ингэ бодож байна. Багш нь бодох хэсгийг ингэ тэмдэглээд өгч шүү дээ. За нүдний дээд талаар ийм бүдэг ягаан гээ гэж байна. Ингээхлээр ч яг улам гоё хөөрхөн тодорхой ирэх нь шүү дээ. Сэнгүүр авиас үзүүлэх үү? Шүлэгтэй ирсэн үү? Дуутай ирсэн үү? Шүлэг. Сайхан чанга уншиж.
Хаанч байхгүй Монгол төв дэлхийд байхгүй улс болохоор Тэнгэрээс зураг дуртай байдаг юм. Тэнгэрс талаад байхгүй орон болохоор газраар цэцэг ургах дуртай байдаг юм. Аль ч оронд байхгүй өчнөдгөө болохоор руудуудл чуулдаг юм. Хаан ч үгүй баян болохоор харийнхан манайд чучилдаг юм. Сэнгүүр сайхан шүлэг уншлаа. Монголоо магтанд дуулсан сайхан шүлэг уншсан Сэнгүүртэй баярлалаа. Ган баяр ямар шүлэгтэй вэ? Шүлэг ямар хавар вэ? За тэрийг уншиж. Сайхан чанга дуудаж шүлгээ. Ган баяраа их л хэл. Хавар. Хавар. Тэ. Цэцэрлэгийн ахлах үйлгийн эрхчил дараа жилийн 9 сарын 1-нд сургуульд орох гэж байгаа Ган баяраас шүлэг уншнаа. Уншчаар Ган баяраа. Ган баяраа яасан бэ? Унших юм уу? Одоо унших чиний цаг ирсэн. Хавартай би надланда. Уншиж гэнэ үү? Багшаа тоглохгүй. За Ган баяр жаахан шүлгээ бодож байгаарай. Нэ? Уншиж юм уу? Юу гэж? За, эрхэн ямар шүлэгтэй ирсэн? Панда. Панда. Тэрийг уншиж. Панда гэдэг хөөрхөн гөлөг пасар гүүж аваа пауны ихчип төмпөтөө усыг пал хийтэл асгаж өргөө Тамин одоо яана палмигч уурлуул яана пасархан чамаа хамгаалж паланта төмпөнг усаар дүүргөө. Сайхан шүлэг уншсан. Эрхэнд баярлалаа. Яг эрхнийг пандаг уншиж яхад панда зурж исэн болом гоё. Дараа багш нь зурнаа. Панда ч хөөрхөн ант шүү. Ивэл шүлэгтэй ирсэн. Дуугаар дуулж. Тохойн чинээ газай та тойрон байж галтая. Толгой дээр гоёлоо чи янчгаалтая. Гэлтэн наада эдэлдвээ зугаалж уушиг хэлтэн наада мэддгээ зугаалж. Сайхан. Тохойн чинээ юунда тойрон бүжиглэе гэж сайхан дууллаа. Яхан шивнээ дуулчихгүй юу? Энэс тод дуулдгийн тий. Цэндэ юу шүтэрсэн мэл. Шүлэг үү? Чангахан уншиж. Босмор хөөрхөндөө бов татган бутайда өвөд утгаар дардагда усанда усгадагда живч тустайда жижигхэн хуурган босмордоо. Гоё. Анаа цэндэ юу шинэ штэ. Дөрөв жаахан өнгөрч байгаа 5 өрөх гэж байгаа учраас өөрөө хүсэлтээрээ сайхан орно гэсээр гоод телевизийн нэвтрүүлэгт ороод ирсэн тий. Тэгээ одоо ах эгч нараасаа дутхгүй сайхан зурж байгаа. За 80 бэлэг дуу юу шүү. Шүгэн усч. Монгол хүн уурган дээгүүр алхдаггүй. Монгол ёсоо уландаараа гიშгдэггүй. Аав нь надад ингэж хэлсэн юм. Анхааралтай би сонсож суусан юм. Өөр хүмүүс тэнгэрт явдаг юм. Унаан хөлгийн тэл дээр явдаг юм. Гарын сэлхийг хагалж явдаг. Адууны хүнтэй анж явдаг юм. Үний сэтгэлийг баясгаж явдаг. Хөлгийн хэмэр бадрааж явдаг юм. Үнэн тэгээд уургандаа хайртай хөл хүрнэ гэдэг угаасаа өрөөтэй Монгол хүн уурган дээгүүр алхдаггүй. Болохгүй гэсэн бүхнийг бараг хэлчихлээ. Баярлалаа нандин бэлгээ. Чи том болоо ямар мэрэгчлээ бол? Томоо хүүхд болно шүү дээ, том охин. Тэгээд мэрэгчлээ том хүн болно шүү дээ. Тэгээ ямар мэрэгчлээ болох юм? Сонгосноо. Мэдгүй. Чи бол мэрэгчлээ их гой сонгороо заа юу. Их авьяастай юм байна шүү дээ. Цэндэ юуш ямар мэрэгчлээ болох юм бол? Томоо би тоогооч болно. Мастер тоогооч.
Ивэл ямар мэрэгчлэлтэй бол? Багш. Багш болно. Сайхан багш болоорой. Эрхэн ямар мэрэгчлэлтэй бол? Цагдаа. Цагдаа болно. Ганбаяр. Эмч болно. Эмч. Ганбаяр эмчээ. Гэл хүмүүс дуу. Би шүдний эмч болно. Шүдний хүн. Бай. Сэнгүү ямар мэрэгчлэл? Сандрын нисгэгч. Ой хэн сэнгүүнэ гэл доороос нь даллаа. Тэгсэн чинь багш нь ингээд цэг шиг юм харагдах нь шүү дээ. Жижигхээ. За хүүхдүүд маань одоо ингээд дуусах төглөө. Бүтээл төрж байна. Энэ сайхан мөчийг хуваалцсанаа хэдүүлээ. Авьяаслаг зураач сэнгүүнээс эхлэе. Авьяаслаг зураач сэнгүүн зураг үзүүлээрэй. За тийш харуулаарай. Тэр камер. Тэр. За сэнгүүний маань зураг ер нь утга төгөл дээр сайхан зураг болсон та. Гүн хөх ногоон одоо далайда инээдсэн хөөхөн. Тэгээ амнаас нь үгийн бичиж чинь тийм ээ. Тэгэхээр бүр гоё болно. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Би 8 аж байна гэл. Сайхан зураг зурсан сэнгүүндээ улам их амжилт хүсье. Баярлалаа. Дараагийн авьяаслаг зураач Ганбаяр. Би болоогүй л шүү дээ. Ганбаяр дотооч гэсэн үг. Зүгээр л харчи. Ганбаяр их сайхан болж байгаа. За Ганбаярыг хүлээж өгөөрэй. Дараагийн авьяаслаг зураач Эрхэн. За гоё. Ер нь жигдхэн шүү. Манай 5-6 насныхан болоод ийм сайхан жигдхэн хөөрхөн зурдаг. Сайхан зураг зурсан Эрхэнд улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Эрхэн дахиад бариарай. Эрхэн зурга дахиад баригна. Эрхний зураг гараад ирлээ. Эрхэн гүйцээд ирнэ. Маш гоё дүрслэлтэй. Хөгжилтэй сайхан зураг зурсан Эрхэнд амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач багш Ивэл. Дамбала багш болох гэж байгаа. Тэр Ивэл их бас л их хөөрхөн тод өөрөө өнгөө гоё зохиоцсон сайн уу гэд ингэж аргагүй сургуульд сурч байгаа хөвгт байна да. Амжилт хүсье Ивэлдээ. Маш гоё. Дараагийн авьяаслаг зураач 4 илүү насалж байгаа 4 жаахан гар настай тий. Удахгүй сургуульд орно цэндэ юу зураг үзүүлээ. За тэр ийш харуул. Хажуу талд ингэж бач. Цэндэ юу шим зураг ийм гоё чөлөөтэй. Өстой арга байхгүй наймаач. Гэхдээ 4 наснаас ингэж зурж байгаа юм чи цаашаа мундаг зураач болно. Чи тэгээ ямар мэргэжилтэй болно гэлээ? Надад тоогооч чадна. Тий. Тэгээ баг энэ наймаалж нь торт өнтер хийх нь шүү дээ. Ямар гоё зурсан. За цэндэ юу штэ амжилт хүсье. Баярлалаа. Дараагийн авьяаслаг зураач Нандин бэлэг зураг үзүүлээ. Охтууд ийм ягаан өнгөнд их дуртай байдаг. Тэгээ тэр нь их гоё зөгцсөн. Энэ талдаа гинэ нүрэ харуулад. Нөгөөг гартаа барьж. Тэгээ барьж. Охтууд ийм ягаан өнгө зурх дуртай, бодох дуртай. Тэгээ ин өнгийнхөө хослолыг тооноор нь их гоё гаргаж ирж байгаа юм. Тэгээ дүрслэл гоё. Нүдээ нэг жаахан тодох ногооноор ч юм уу хийчих заа юу. Шараарч үйж бол. За сайхан зураг зурсан Нандин бэлэгтэй амжилт хүсье. За Ганбаярын зураг дуусах төгсөө. Ганбаяр үзүүлчих. За Ганбаяр хүүгийн зургийг тэр цэнхэр хөх гүн цэнхэр далайда хөвж өвө хөөрхөн жаргалтай наймаалжийг маш гоё дүрслэн гаргасан Ганбаяртаа улам их амжилт хүсье. За баярлалаа. За ингээд сайхан зурсан хүүхдүүдэд ядгуулаа багш нь бэлгэн гартуулнаа. Урамхан чихрээ аваарай. Цэндэ юу штэ амжилт хүсье. Урамхан чихрээ аваарай. Ивэлдээ амжилт хүсье. Багш нь аваад өгчөө. За байж байгаа за. Эрхэнд амжилт хүсье. Урамхан чихрээ аваарай. Ганбаяртай амжилт хүсье.
чихрээ аварий. Ивэлтэй амжилт хүсье. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяртай. Баяртай.